413 дугаар анги. Нөхөр үү дайсан уу? Муугүй шүү. Би нэг төвшин ахиж Парафаунтын 4-р төвшнийх болчихлоо. Гэж Эги ялдамхан инээмсэглэлээ. Тэр Чүфэнийг өөрийгөө буруутгах вэ гэхээс айж сэтгэл нь хансан юм шиг жүжиглэж байгааг Чүфэн сайн мэдэж байв. Чүфэн түүнийг өмнө нь хэр их хүчрэхэг байсныг мэдэхгүй ч гэлээ асар их хүчээ алдаж хаад хурдан сэргээхийг хүсэх сэтгэлийг ойлгож байгаа. Цэн нутагт дахиад хэд хоног хүлээгээд зилийн ирэхгүй бол явж чөтгөрийн бунхан ухнаа. Тэгэх юм бол миний хүч ч нэмэгдэнэ. Ээги ч бас хүчрэхэг болно. Гэж Чүфэн амнэв. Чөтгөрийн бунхан олдгүй юм. Зөвхөн азар л учирдаг. Гэхдээ зарим газарт гарцаагүй байх ёстой. Гэж Эги нэн хэллээ. Ямар газар? Гэж Чүфэн асуулаа. Удаан хугацаанд оршиж байгаа бүлгэмүүдийн өвөг дээдсүүдийн бунхан тэдний үр хойч нь өвөгдөө хөндлөдөг болохоор бунхны эрдэнсээр дүүргээд хүчрэхэг тулаанчдаар хамгаалуулдаг. Тиймэрхүү бунхны цогцос бүтэн байгаад зогсохгүй их хэмжээний эрдэнэстэй байдаг. Энэ бол түүнд үзүүлж буй хүндэтгэл. Эзэн хааны бунхнаас өөр Жан эзэнт гүрэн хамгийн том бунхантай байх. Гэхдээ Жан эзэнт гүрэн маш хүчрэхэгээс гадна чамтай ямар ч өс хонзонгүй. Зүгээр байхад нь оролдож байж өөрсдөө үхэж мэдэх болохоор тэднэр оролдох хэрэггүй байх. Тиймэрхүү бунханг хойч үеийнхэн л өвөгдөө хөндлөх гэж бүтээдэг. Чиний зан чанарыг бодож үзвэл чи тэдний бунханг ухахыг хүсэхгүй л байх. Гэхдээ зарим нь харин болно. Гэж Эги хөхрөн инээгээд өгүүлбэрээ дуусгасангүй. Галт бурхан сургууль, Юанган сургууль, Элдний бурхан хөндөй, нуугдмал цагаан бүлгэм, эрх чөлөөт хөндөй болон Жиавгийг хэлээд байна уу? Гэж Чүфэн сэрэг ухаан гарган асуулаа. Одоохондоо Жиавгийг март, тэдний овгийн хөгшин мангас битгийхэл Жи шимпэнийг ч дийлэхгүй байж. Гэхдээ бусад тавыг нь дөнгөх байхаа. Гэж Эги хэлв. За яхав, зилийн ирэхгүй бол тэдний эртний бунханд зочлие доо. Намайг эрен сурвалжлан элит зэвсхийг минь авч намайг алах гэж байгаа бол би тэдний бүх залуу үеийнхнийг алаад өвгдийн бунханг нь ухаад өгье л дөө. Гэж Чүфэн шийдэв. Хэдэн өдөр хүлээгээд зилэн ирэхгүй бол тэр 9 нутгийн хамгийн том бүлгэмүүдээс өшөөгөө авахар шийдсэн юм. Дараагаар нь Чүфэн Сон Цимфэний агуулга цүнхийг ухаж байхдаа галт бурхан сургуулийн шилдэг сурагч Овоо Баян байгааг олж мэдэв. Түүний агуулга цүнхэнд 37,500 ширхэг Парафаунд бэлтгэл байсан юм. Галт бурхан сургуулийн захирал хүртэл биедээ ийм их Парафаунд бэлтгэл авч явахгүй биз? Мэдээж түүний ийм их Парафаунд бэлтгэлтэй явж байгаа шалтгаан нь зугаат сэнгэл. Согт эсвэл мөрөөд рүү хэн дуртай нь орж чадахгүй болохоор тэр шүү дээ. Сон Цимфэн тэр хэдтэй байсан хүүхнүүд бүгд өндөр тулааны төвшөнтэй байсан. Түүний сонссноор бол тэнд байдаг бүсгүүчүүдийн тулааны төвшин ихсэх тусам үнэтэй болдог гэсэн. Тэгэхээр Сон Цимфэн тэр хэд шиг баян нөхдүүд л тийм өндөр тулааны төвшөнтэй хүүхнүүдтэй зугаацах хөрөнгөтэй байх. Гэхдээ одоогийн Чүфэнд бол 37,500 ширхэг Парафаунд бэлтгэл юу ч биш. Тэр Парафаундын 6-р төвшингээс хуруун дайтай наахнуур байгаа ч гэлээ 37,500 ширхэг Парафаунд бэлтгэл тэр зайг нь нөхөж чадахгүй. Тиймээс тэр Парафаунд бэлтгэлүүдийг Чүфэн боловсруулалгүйгээр хадгаллаа. 37,500 ширхэг Парафаунд бэлтгэлээс гадна 10 ширхэг доод зэрэглэлийн тэнгэрийн эмийн ургамал байв. Тэр тэнгэрийн эмийн ургамлууд илүү үнэтэй, илүү хүчрэхэгээс гадна эмчилгээний чадвар нь маш сайн. Гэхдээ л Чүфэнд тийм их хэрэг болохгүй болохоор ялгаагүй хадгалж орхив. Тэнгэрийн эмийн ургамлаас гадна хэдэн зүйлс байсан ч гэлээ бүгд Чүфэнд ямар ч ашиггүй байв. Харин Сон Цимфэний 2 бугуйнд байсан 2 бугуйвч ёстой л эрдэнэс байсан юм. Чүфэн ч тэднийг суглан аваад судалж эхэллээ. Тэгээд тэр элит зэвсхийг Жиавгийн өргөст хуйгийн хуулбар байна гэж дүгнэлт гаргав. Тэд нэлээд хүчтэйч гэлээ өргөст хуйгаас дорой.
бас эднийг ашиглахын тулд дор хаяж Тэнгэрийн төвшнийх байх хэрэгтэй. Парафаунд төвшний хүмүүс яагаад ч эднийг ашиглаж чадахгүй. Гэхдээ л энэ бол эрдэнэс. Тэнгэрийн төвшний хүмүүст эдгээр зүйлс маш хэрэгтэй болохоор Чүфэн хэрэглэж чадахгүй байсан ч өндөр үнээр зарж болно. Сон Цимфэний бүх эрдэнсийг авсныхаа дараа эргэж хараад хайгуулаа эхэллээ. Тэр Бааюнфэй тэр хэдийг олохоор уул голоор хайв. Тэд бүгд хориотой бэлтгэл ашигласан болохоор хаанигтээ сөрөг нөлөөгөө мэдрээд байж байгаа. Хэрвээ Чүфэн тэднийг олчихл юм бол тэд гарцаагүй өхнө. Тэр үед Чүфэн тэдний ч бас эрдэнсийг авна. Хэсэг хайсны дараа Чүфэн тэдний улмөрийг олж чадсангүй. Дараа нь Чүфэн Сон Цимфэний цогцсыг өндөр модон дээр өлгөөд том үгнүүд сээчв. Чүфэнд алуулсан. Чүфэн хүмүүрт түүнтэй дайсан болсны төлөөс ямар байдгийг зарлахыг хүссэн юм. Хэдэн хоногийн дараа ч Сон Цимфэний цогцос олдож мэдээж хурдан тархлаа. Тэр мэдэн Цин нутгийг гүн цочролд оруулж удалгүй бусад нутгууд ч энэ талаар мэдсэн юм. Гэхдээ Чүфэнийг таагүй болгож байсан зүйл бол тэр өдөр зөвхөн Сон Цимфэнийг алж модонд өлгсөн. Гэтэл мэдээ тархах үед ганц Сон Цимфэн ч биш, Лю Шаояо, Бааюнфэй, Тан Йишу нар хүртэл бүгд тэр өдрөө алуулж модонд өлгөгдсөн байв. Хамгийн гайхамаар нь тэдний бүгдийнх нь анхдагч энергийг сорчихсон байсан юм. Тархсан цуу яриагаар бол 6 том бүлгмийн эрен сурвалжилж байгаа Чүфэн согт эсвэл мөрөөдөд ирж 4 гоц суутан Тан Йишу, Бааюнфэй, Лю Шаояо, Сон Цимфэн нартай тулалдсан. Тэр 4 Чүфэнийг дийлэхгүй болохоор хориотой бэлтгэл хэрэгэлсэн. Гэсэн ч тэд Чүфэнийг дийлээгүй. 4 гоц суутан түүнийг дийлэхгүйгээ мэдээд зугтсан боловч Чүфэний гараас мултарч чадалгүй алуулцгаасан. Ийм мэдээ тархах үед ёстой л тесрэлт болж 9 нутаг тэр даяараа доргих шил болов. Алуулсан 4 бол захирагч бүлгэмүүдийн гоц суутнууд. Тэд бүгд залуу үеийнхний хамгийн шилдэгүүд гэсэн цолтой байсан. Гэтэл тийм гоц суутнуудыг Чүфэн гэх жаахан хүү алчихсан. Тэгэхээр Чүфэн ямар их хүчтэй байх вэ? Энэ нь ч хүмүүсийн өдөр тутмын яриа боллоо. Зарим нь Чүфэнийг ер бусын гоц суутан гэж, зарим нь түүнийг дэндүү аимшигтай болохоор үхэх ёстой. Үгүй бол тэр өсөж томорсон хойноо гарцаагүй цусан далай бий болгож 9 нутгийг устгах нь гэж бодож байв. Хүмүүс түүний талаар юу ч гэж ярьсан бай. Чүфэн тэр өдөр ганцхан Сон Цимфэнийг л алснаа сайн мэдэж байлаа. Нөгөө 3-ын тэр алаагүй. Тиймээс тэр тэднийг алсан хүн дайсан уу нөхрөө гэсэн гүн бодолд автлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 414 дугаар анги. 100 нүрт өвгөн. Чүфэний Сон Цимфэн тэр 4-ийг алсан талаарх мэдээж хаасайгүй тархлаа. Гэхдээ энэ мэдээг сонсоод хамгийн их цочирдсон нь галт бурхан сургууль, эрх чөлөөт хөндөй, нуугдмал цагаан бүлгэм Юанган сургууль байв. Тэд Чүфэний зурагтай эрен сурвалжлах хуудас тараагаад түүнийг барьж чадаагүйгээс гадна шилдэг сурагчтай алдчихлаа. Энэ нь тэдний нэр төрд маш том тол бүлдээсэн юм. Сон Цимфэн тэр 4 бол тэдний олон жил бэлтгэж өсгсөн сурагчид болохоор бүлгэмүүд нь ч тэднийг бүлгмийн нэрийг өндөрт мандуулж ирээдүйн ахлагч болно гэж найдаж байсан. Гэтэл бүгд алуулчихлаа. Тэднийг бүгдийн нэг хүн алсан байхад тэд яаж төвчих вэ? Мэдээг сонссон өдрөө 4 бүлгмийн ахлагч нар эрх чөлөөт хөндөйд уулзав. Бид үнэхээр 100 нүрт өвгнийг урих хэрэгтэй гэж үү? Гэж Юнган сургуулийн захирал асуулаа. Би ч бас тэгэх хэрэггүй гэж бодож байна. Бид бол 9 нутгийн захирагчид. Бид ганцхан хүн алах гэж алуурчин хөлслөх хэрэгтэй гэж үү? Энэ мэдээ тархах юм бол бид доог тохуу болно. Гэж нуугдмал цагаан бүлгмийн ахлагч хэлв.
Бид аль хэдийн дог тоху болцоход байна. Чоуфэнийг парафаундын 3 дугаар төвшин гэж эрен сурвалжлах хуудсан дээр бичсэн байгаа. Гэтэл тэр одоо парафаундын 7 дугаар төвшөнд орсноос гадна манай шилдэг сурагчдыг алжглаа. Бидэнд өөр нүүр хийх газар байхгүй гэж галт бурхан сургуулийн захирал санаа алдав. Нүүр яах вэ? Бид тэр дөрвийн өхлийг дэмий өнгөрөөж болохгүй. Шав ява надтай суусан холбоогүй ч гэлээ би түүнийг өөрийн хүү шиг эл өсгсөн. Түүнийг тэгж хэрцхийгээр алуулчхад байхад юу ч хийлгүй хараад суuna гэж юу? Бидний 100 нүрт өвгнийг хөлсөлсөн гэсэн мэдээ тарах юм бол сайн гүйчгэлээ биднийг хөлсөлсөн гэж хэмээх юм. Тэр чин шилдэг хөлсний алуурчин шүү дээ. Бас бидний амлсан 1 сая ширхэг парафаунд бэлтмэл түүний сонирхлыг татахгүй гэж юу? Бид түүнийг хөлсөлсөн ч бусад хүмүүс 100 нүрт өвгнийг шагналын санг хараад л өөрөө гарч ирсэн гэж бодно. Тэглээч 100 нүрт өвгөн бол мэрэгжлэх. Дээрээс нь цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч. Тулааны хүчин Тэнгэрийн 3 дугаар төвшнийх. Хамгийн чухал нь тэр хүмүүсийг хайж олохдоо гарамгай. Түүний хайхыг хүсэхгүй хүн байна уу гэхээс олж чадахгүй хүн гэж байхгүй. Чүфэнийг алахыг хүсч байвал түүнээс гуйхаас өөр арга байхгүй гэж эрх чөлөөт хөндийн ахлах хэллээ. Тийм шүү. Гэхдээ тэр 500 мянган ширхэг парафаунд бэлтмлээ урдчилж аваад Чүфэнийг амьдээр нь авч ирнэ гэсэн. Урдчилгаа гэхэд арай л үнэтэй биш үү? Хэрвээ тэр урдчилгаагаа аваад зүгтчихвол яах юм? Гэж Юанган сургуулийн захирал санаа зовон асуув. Тийм ээ. 1 сая ширхэг парафаунд бэлтмлийг 6 бүлгэм дундаасаа гаргаж байгаа. Гэхдээ дөрвөлээ 100 нүрт өвгнийг хөлслөх хэрэгтэй гэвэл 500 мянгаыг урдчилгаа болгож өгөх хэрэгтэй болно. 500 мянган ширхэг парафаунд бэлтмэл бид дөрөвт хүртэл хүнд даваа шүү дээ гэж ногдмол цагаан бүлгмийн ахлах бодлогошрон хэллээ. 100 нүрт өвгөн хамгийн шилдэг хөлсний алуурчин. Түүний алахыг хүссэн нэг ч хүн амьд үлдээгүй. Тиймээс ч түүний нэр хүнд маш өндөр байдаг. Тэр шагналын хуудсанд заасан шагналаа авдаг. Илүүчгүй дутуучгүй. Тэглэж алуулсан дөрв бол бидний өсгсөн хөөхтүүд. Тэд өгчхэд байхад ингээд парафаунд бэлтмлээ харамлаад байх уу? Тэдний амнаас 100 мянган парафаунд бэлтмлийн ч үнэнд хүрэхгүй гэж юу? Та нар чадахгүй гэж бодож байвал болж болно. Манай эрх чөлөөт хөндий ганцаараа тэр 500 мянган ширхэг парафаунд бэлтмлийг олж чадна гэж эрх чөлөөт хөндийн ахлах ууртайгаар хэллээ. Гэн түүний үгийг сонссон нөгөө гуравч хэлэх үггүй болов. Манай галт бурхан сургууль оролцсноо гэж галт бурхан сургуулийн захирал хэллээ. Эрх чөлөөт хөндий ганцаараа 500 мянган ширхэг парафаунд бэлтмэл гаргана гэдэг жижиг асуудал биш шүү. Дөрвөлээ хувааж гаргая гэд Юанган сургуулийн захирал хэсэг бодсны дараа хэлв. Тийм шүү. Төлбөрийг хувааж төлсөн нь дээр би 100 нүрт өвгөнтэй холбогдъё гэж эрх чөлөөт хөндийн ахлагч хэлээд ордноос нэгэн онцгой шувуун тор гаргаж ирлээ. Торон дотор шар шувуутай адилхан хэмжээтэй хачин шувуу байсан ба 6 далавчтай байлаа. Ийм шувуу асар үнэтэй байдаг ба зөвхөн том бүлгэмүүд л зурвас илгээхтэй ашигладаг. Тэдний хурд юутайч зүүрлэжгүй учраас тэднийг хөргөгч шувуу гэж нэрлэдэг. Гэхдээ тэр хөргөгч шувууг эрх чөлөөт хөндийн ахлагч өөрөө аваагүй. Харин 100 нүрт өвгөн өгсөн юм. Дэлгэрэнгүй тайлбарлавал тэд 100 нүрт өвгнийг асууж байгаа биш, харин 100 нүрт өвгөн өөрийгөө санал болгосон юм. Бүгдээрээ парафаунд бэлтмлүүдээ бэлдсэн байцтэй гэж хэлээд эрх чөлөөт хөндийн ахлагч агуулгах цүнхээ гаргаж ирлээ. Агуулгах цүнхэнд 125 мянган ширхэг парафаунд бэлтмэл байв. Түүнийг харсан нөгөө гуравч авч ирсэн парафаунд бэлтмлүүдээ агуулгах цүнхэнд хийлээ. 500 мянган парафаунд бэлтмэл бүрдсэнийг харсан эрх чөлөөт хөндийн ахлагч хөргөгч шувууны хөлд уйлаа. Эрх чөлөөт хөндийн ахлахаа энэ хөргөгч шувуу яг 100 нүрт өвгөнийх мөн биз? Арай өөр хүнийх биш үсттэй
гэж Йонган сургуулийн захирал санаа зовон асуулаа. Үннийг хэлэхэд манай эрх чөлөөт хүндий 100 нүрт өвгөнтэй олон наймаа хийсэн болохоор түүний хүргэгч шувууг сайн мэднэ. Энэ шувуу гарцаагүй түүнийх. Эрх чөлөөт хүндийн ахлагч үгээ хэлж дуусаад гараа даллан хүргэгч шувууг тэнгэрт нээсгэв. Хүргэгч шувууч нүд ирэмхийн зур алга боллоо. Чүфэн хэдэн өдөр Зилинийг хүлээж Цин нутгаас гарсангүй. Энэ хугацаанд ааж тэр зүгээр суусангүй. Тэр замдаа таарсан 6 бүлгмийн сурагчид настангуудыг хөнөөж байсан юм. Тэдний дунд Тэнгэрийн төвшний настан хүртэл байлаа. Тэр настан Тэнгэрийн 1-р төвшин байсан ч гэлээ Чүфэн ядах юмгүй түүнийг алсан юм. Тэгээд Чүфэн ийм дүгнэлт гаргав. Парафаундын 7-р төвшөнд байхдаа Тэнгэрийн 1-р төвшний хүнийг асуудалгүй ална. Тэнгэрийн 2-р төвшний аймаар хүчтэй хүн л биш бол энэ тэнцүү тулалдаж чадна. Харин Тэнгэрийн 3-р төвшний хүнтэй таарвал зугтахаас өөр аргагүй. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.